Сайн байцгаана уу үзэгчдээ. Та яг одоо Inside Out подкастыг сонсож байна. Бид өнөөдрийнхөө дугаараар хосуудын харилцаанд гардаг нийтлэг маргаан зөрчлөлийг хэрхэн эерэг аргаар шийдэх вэ гэдэг сэдвээр ярилцгаар сэтгэл засалж хорос өнгөрсөн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нэвтрүүлгээ захиагаараа эхлүүлдэг боломжтой байгаа. Нэвтрүүлэг дандаа тухайн сэдвтэй холбоотойгоор захиа ирүүлдэг. Тэгээ нэг хоёлаа уншаад тэгээд захианыхаа дагуус ярилцъя те. За. Сайн байцгаана уу? Нэвтрүүлгийн хамт олон энэ өдрийн мэндийг хүргэе. Танаа нэвтрүүлгийн байнгын үзэгч байна. Би эхнэрээсээ салчихсан юм аа. Бид хоёр хүүхдүүдээ нэг нэгээр нь авч өсөхөөр тохиролцоод салсан. Салтаас хүүхдэл хамгийн их хохирдог гэж үнэн юм аа. Бид хоёр их олон удаа маргалдаж байсан, амьдралд эсрэг байр суурьтай байсан зүйлс олон бий. Одоо гэхдээ бид хоёр дахин илэрхийлэх хүсэж байна. Хин нь хүүхдүүдээ боцонж тэрэн дээр юм бэ лээ. Гэхдээ би жаахан итгэлгүй бас айцтай байна. Дахиад нийслэн санаа нийлэхгүй муудалцаад байх вэ гэд. Би үнэхээр хагас амьдралаар амьдрах хүүхдүүдэд ийм байдал үсэхийг хүсэхгүй байна л да. Мэдээж хинт л буруу байсан бах. Одоо буцаж нийлээд нэгэндээ хүлээцтэй хандаж алдаагаа давтахгүй байж чадах болов уу гэдэгтэй л эргэлзээд байна. Өнгөрсөн алдаануудыг давтахгүйгээр яаж харилцаагаа сайжруулах боломжтой вэ гэдэг талаар зөвлөгөө өгөөч баярлалаа гэсэн. Дахиад уулсан хүндээ баярлалаа. Мэдээж хосууд гэр бүлүүд тодорхой шалтгааны улмаас хоёр тишээ болоод бүр гэрэлтэй цуцлуулсан тэгсээрнэ дахиад хамтдаа амьдрахыг хүсэж байгаа юм тохиолдол амьдрал дээр байдаг. Энэ үед мэдээж хоёр талын хост маань хоёуланд нь айц түгшүүр үүссэн байгаа. Ахаад өмнөх байдал давтагдах вэ? Тэ хүүхдүүд дахиад бид нэр ингээд сэтгэлийн зовлон үзүүлэх вэ гэж боддог. Харин хоёулаа хүсэж байгаа тохиолдолд энэ бол боломжгүй зүйл огт биш юм аа. Хайр гэдэг маань төрөх хугацаанд энэ актив буюу ингээд идэхгүй байдалд орсон буцаагаад сэргээе. Хоёлаа ямар нэгэн одоо үүрэг амлалтныг нэгэндээ өгье. Үнэт зүйлсийнхаа төлөө хоёлаа хамтдаа амьдрий гэд шийдээд ухамсартайгаар шийдвэр гаргаж ивэл энэ боломжгүй зүйл биш. Харин мэргэжлийн тусламж үйлчилгээ авах ёстой гэж би зөвлөж байна. Хоёлаа юм уу тусдаа хосын сэтгэл засалч дээр яваад өмнөх гэрэлтэй туслуулсан асуудал маань юунаас болсон юм бэ? Хоёрын муудалцдаг байсан гол шалтгаанууд юу юм бэ? Харин одоо нийслэлийн дараа энэ асуудал маань ахин давтагдвал та яаж хандах ёстой вэ гэдэгт суралцах хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс болохоор хосуудыг маргаан болгоныг ерөөсөө сөрөг үр даавартай салах ч юм уу те юмдаа очдог гэдэг. Тэгэхээр эргээд харахад зарим нэгэн маргаан ч юм уу тодорхой хэмжээний бас хол байгаад үсэх нь бас буцаад гэрүүлээ арай илүү төвшөндөө очих ч юм уу буцаж эргээд тарах боломжийг бас олгодог гэдэг бас нэг юм жишээ энэ дээр гараад ах шиг байна тий. Тэгэхээр асуудлыг нөгөө эргээр бас заавал салцсан гэдэг тэрийг бас хараад авахгүйгээр арай өөр талаас нь харж чадж байгаа нь бас айгүй мундаг юм болов гэж би хараад байна л та. Энэ дээр бас надад айгүй гоё үг орж ирж байна л да. Иргэн эрхийн тулд орхин явдаг гэдэг үг байдаг. Үнэхээр тухайн нөхцөл байдалд хамт байх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол тусдаа байх нь үнэхээр зөв. Энийг заавал салахаар шийдэх, гэр бүлөө цуслуулахаар шийдэх гэдэг нь тухайн хүмүүсийн асуудал. Гэхдээ завсарлага авахыг зөвлөдөг. Одоо хосоод буцаад ингээд за би нийлхийг гэхлээр надад тэгж хэслэн л надад амар муухай байдаг ч гэх юм уу те. Нэг сэтгэл хөдлөө барьж чадлаггүйгээр магадгүй гомдоо хуг хилцсэн ч юм уу тийм үйлдэл гаргацсан одоо яадаг ч тийм те. Тэгвэл нөгөө хүн яг тухайн үеийн моментийг юусан мартаж чадахгүй гомдсон маш гүнзгий төвшөнд гомдсон ч юм уу байдаг. Тэгэхээр маргааны үеэр сэтгэл зүгээ барьж чадахгүйгээс холбоотойгоор гардаг тийм хүнд одоо юунууд юу вэ жишээ нь за ер нь маргалтааны үед зөрчлийн үед сэтгэл зүгээ яаж барих хэрэгтэй байдгийг ч гэдэм үү те. Сэтгэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ингээд барьж чадахгүйгээс үүсдэг тийм хайхтар жишээнүүд юу байдаг вэ? Одоо emotional hijacking буюу сэтгэл хөдлөлийн ноёрхол давтах гэж нэг юм зүйл байгаад байгаа биднэрт сэтгэл хөдлөлийн талаас нь ярил. Тэгвэл энэ үе маань одоо маш хүчтэйгээр амигдала гэдэг тархины энэ бүтцэнд явж байгаа энэ процесс. Энэ процесс амигдалаад ингээд өрнж яхад бид нар хизээч ингээд сэтгэл хөдлөлөө барьж чаддгүй юм байна. Яг л тэр төрмгийн сөрөг сэтгэл хөдлөл ингээд хумсаргүйгээр гардаг. Гэхдээ энийг бид нар мэдэрч болно. Энэ ганцхан удаа давтагддаг одоо процесс биш юм. Тухайн хүн өөрийгөө мэдж байгаа. За би яг ийм уур хүрээл те мэдрэлийн тогтолцоо хяналтаа алдаал зүрх хурдан цохилол амьсгал оршроол гар хөл чангараал ингээ
эрэнгүүт за миний нөгөө сэтгэл хөдлөлийн нөгөө ноёрхол яг эхлэх гээд шүү. Миний амигдалаад ингээд улаан гэрэл хасаад байна штэ. Би өөрийгөө тайвшруулах мэдрэлийн тогтолцоогоо ингээд тайван гэж болгох одоо зүйл би шилжих ёстой гэдэг хүн сурах хэрэгтэй. Энэ бол сурдаг процесс. Асуудын аль нэг нь илүү эмзэг мэдрэмтгий, илүү сэтгэл хөдлөл өндөртэй, альва зүйлийг илүү нягт хүлээж авдаг ч юм уу те. Тийм тохиолдолд бол маш илбэг байдаг ш та те. Нөгөөх нь ингээд тайван байхад нөгөөх нь ингээд юм болгон дээр ингэж эмзэглдэг те. Чи юмыг дандаа ингэж хүлээж авдаг гэл нөгөөх нь хэлэнгүүд улам уурыг нь хүргээл улам гомдоод байдаг. Тэгэхээр яг ийм илүү одоо хосын аль нэг нь илүү эмзэг мэдрэмтгий юм тохиолдолд тохоо үнтэйг юу нь яаж харьцах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр нэг нэгээ таних маш тийм нэг тодорхой цаг хугацаа бид нар хамт өнгөрүүлээ тухайн хүний онцлогийг нь л ойлгох хэрэгтэй. Бид нар байглаасаа заяасан эрэгтэй эмэгтэй хүний тарих бүгдийг өөрөөр хүлээж авдаг, өөрөөр ухаардаг, өөрөөр ойлгодог, өөрөөр хариу урвал үзүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл бид нар нөгөө эсрэг хүүсийн хүнээ яг өөршгөө байлгах гэдэг. Хинэнч тэр, эрэгтэйч тэр, эмэгтэйч тэр. Эмэгтэй хүмүүс хэвшлэн нөө сэтгэл хөдлөлтөө автдаг мэдрэмжээр ингээд харилцаагаа үүсгэдэг. Тэгтэл эрэгтэй хүмүүс сэтгэл хөдлөл, мэдрэмж эмэгтэй хүнийг үнтэй харьцуулахад маш бага учраас эмэгтэй хүнээ чи ямар мэдрэмтгий, чи ямар сүртэй юм те нэг хин чин хэрүүл болгоод ингээд яриад ах юм биш штэ гэдэг. Тэгтэл хоёр хүн өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Хосоод ингээд маргалтахад хин нэг нь буулт их ста гэж ярьдаг та. Тэнгүүд сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай одоо тийм хүн, илүү эмпатитай хүн гээл буулт хийгээд байх хэвээр юм уу? Эсвэл нөгөө эмзэг мэдрэмтгий хүн чинь нөгөө огцом ингээл те гомдооч юм ингэж буцаад нэг огцом тайвширдаг үе байдаг шүү дээ. Тэрийг хүлээгээд ингээд сууж явах хэвээр байдаг юм уу те? Ер нь бол олон удаа бууж одоо буулт хийсэн хүн нэг өдөр ингэ хийхийг хүсдэг шүү дээ. Яг шиг би дандаа л ингэдэг. Энийг дандаа гуйд юм ч одоо болий. Намайг гуйгаад тэртэл би тэххгүйгээд улам нөгөө асуудал маань ингээд байдаг. Тэгэхээр энэ дээр нэг юм баг зэрэг юм зөрчил одоо буулт хийх нь одоо хинийх нь хийх хэрэгтэй. Яаж одоо буултыг одоо ер нь зөв зохион байгуулах хэрэгтэй юм бэ? Харин яг хосуудад энэ асуудал үүсдэгтэй би дандаа л гуйдаг. Эсвэл энэ дандаа харагдуулдаг. Би ч гэсэн хүн штэ гэдэг байдлаар хоёр тишээ гэдгээ суучдаг. Тэгтээ хин нь нөгөө хүндээ одоо илүү хайртай төрүүлж буулт хийгээд байгаа юм шиг бол амьдрал дээр ажиглагддаг. Тэгэхээр хувь хүнийхээ зан чанарыг хосын харилцаан дээрээ баланслж байх нь маш чухал. Үнэхээр нөгөө хүнээ ингээд ойлгодог. За энэ маань гомдомгой, энэ маань мэдрэмтгий эсвэл энэ маань ингээд үнэхээр уур нь удаан гард юм чинь би төрүүлээ буулт хийчээ гэдэг. Гэхдээ буулт хийснээрээ яг тухайн хүнээс юу ингээд одоо алдах вэ, унах вэ? Тэгэхээр би дандаа гэдэг энэ бүх юм ямар нэгэн тодорхой давтамжтай байнга давтагдаад байвал хүнд ч гэсэн ийм асуудал үүсдэг. Тэгэхээр энийг балансыг бид нэр барьж явах хэрэгтэй. Нөгөө хүн ч гэсэн нөгөөхөө мэдрээд за энэ маань дандаа буулт хийдэм чи би энэ удаадаа нэг буулт хийчээ да. Тэг ч юм уу те. Өөр өөрсдийнхөө харилцааг мэдрэх энэ мэдрэмж нь маш чухал санагддаг. Гэр бүл дотор эго ямар ч хэрэггүй байдаг. Одоо чинь хосууд сексээр ерөөсө харилцааныхаа зөрчлийг дарах гэдэг. Тэ муудалцчаал те. За нэг сайхан хантайгаа те. Нэг сайхан ингээл жаргачвал ингээл намайг уучлчихна гэдэг ч юм уу те. Ингээд энэ тэр цэсмэ залуу хосуудад айгүй хаачлагддаг юм шиг надад санагддаг байхгүй юу. Гэтэл цаана нөгөө асуудал нуудаал байдаг те. Тэрийг зөвхөж яриаггүй, шийдэггүй. Тэгээ өнөөдрийнхөө ингээд авсан таашаалаар тэрвэрлэж хоноол маргааш инээж босч ирээл те. Өө нөгөө манай их тэр чинь маргааш нь боссон ч та сайхан цагаа чадаж суужсэн. Нөгөө асуудал тэр доор ингээл байгаа л байдаг. Тийм тэгэхээр яг энэ талаар хүмүүсийн дунд энийг эвлэрлийн секс гэж нэрлэдэг. Хэрэлдээл муудалцаал тест нөгөө нэг тусаа гартал ингээл баг зодлоод тэгээ муудалцсан уутаад нөгөө тосоо гартал тэрвэрлэнэ гээл нэг ийм уламжлалт сэтгэлгээ биднэрт байдаг. Хэрэлдэж муудалцсны дараа зөрчил болсны дараа бид нэр тэр асуудлыг яаж шийдэх вэ? За энэ асуудал ахаад үүсэх юм бол хоёлаа яаж хандах ёстой юм гэдгээ огт ярилцаж сураагүй бид нар. Тиймийн улмаас нөгөө шийддэг арга нь ерөөсөө секс хийх. Гэтэ энийг ярихын тулд хайрын 5 хэл гэдэг зүйлийг бид нар ярихаас өөр аргагүй. Яагаад секс хийх гээд байгаа? Тэгвэл хин нэг нь хайрыг биеэр хүрлцэх мэдрэмж гэж ойлгодог учраас тэр хайрын 5 хэлд 5 хэл багтаад байгаа. За энэ нь юу юм гэхээр бид нар хайрыг 5 төрлөөр мэдэрч чаддаг, мэдэрдэг гэж үздэг. За эхнийх нь хүрлцэх буюу биеэрээ
одоо тэрврэх, үнсэх, илэх, сексих нь хүртэл биднэрт хайрлагдж байгаа мэдрэмж өгдөг. Ялангуяа ингээд эрэгтэй хүмүүсийн хайрын хил нь хүрэлцэх мэдрэмж гэж юу нь бол үздэг. За тиймээс эвлэрлийн сексийг одоо санаачилдаг хүн эрэгтэй хүмүүс. За дараа нь хоёр дахь хайрын хил нь урмын үг гэж үздэг. За тэр хүнийг чадж байгаа зүйлээр нь ажил төрөлдөө амжилт гаргаж байгаагаар нь гадаад үзмжээр нь чи минь сайхан шүү, чи минь мундаг шүү, би чамаараа бахархдаг шүү, чи минь ямар үзэсгэлэнтэй юм бэ гэдэг ч юм ингээд тэр хүнийг урмын үгээр магтан дэмждэг байх нь хайрын хил. Ингээл байвал энэ хүн намайг үнэхээр хайрлж байна гэж боддог хүмүүс байна. За дараа нь гурав дахь хайрын хил нь юу вэ гэхээр хамтдаа цагийг өнгөрөх. Одоо нөгөө quality time гэж яриад байгаа шүү дээ. За хүүхдээ дагуулаад бөөнөрөө ингээл гадуур явах нь чанартай цаг болдгоо маа. Хоёр анх үргэжсэн шиг анх болцож исэн шиг хойлохнаа болцоо зохиолтой. Тэгэд нэг нэгнийхээ ингээд нүд рүү хараад үнэхээр ингээд сүүлийн үед чамд ямар одоо сэтгэл нь ямар байна, юу мэдэрч ийн, хоёлаа цаашаад амьдралаа яаж төсөөлж ийн гэдэг ч юм уу зөвхөн өөрөөсөндөө ингээд цаг зарцуулаад нэг нэгэндээ анхаарал тавих. Энэ чанартай цаг. За ингэжээвэл одоо би үнэхээр хайрлагдж ийн, манай хүн надад ямар хайртай бэ гэдгийг мэдэрдэг. За дөрөв дэх хайрын хил нь юу вэ гэхээр бэлэг. Чин сэтгэлийн бэлэг. Бид нар одоо баяр ёслоор нэгэндээ бэлэг өгдөг дээ. Тэгтэл бэлэг авдаг хайрын хилтэй хүн байвал тэр хүн та өдөр нэг модон чихэр карманд нэгээд өгсөнчтэй нэг жижигхэн захиа бичээд ингээд өгсөн гэсэн юм чинь бол бэлэг. Тэгэхээр чин сэтгэлийн бэлэг том жижиг хэмжээний ямар ч хамаагүй тухайн хүнийг баярлуулж ивэл тэр хүн маань ингээд хайрыг үнээс мэдэрдэг. За тав дахь хайрын хил нь юу вэ гэхээр халамжлах хайрын хил. Тухайн хүнийг аюулгүй амар тайван байлгах үүднээс тэр хүнд хандж байгаа ихэвчлэн үйлдэлүүд байдаг. За хоолоо хийцэн ирэхээр нь халаая ирж гин үү, хаана явж гин, эсвэл гадаа харанхуй болсон байна, би тосоод гарах уу, бороо орж шүү, зонтгоо аваад яваарэ гэдэг ч юм уу. Энэ бүх үйлдэл нь халамжийн хайрын хил. Тэгэхээр халамжлал байвал хайрын мэдрээлээдэг. Манай хүн үнэхээр халамжтай, намайг амар хайрладаг штэ гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэгэхээр хайрын тавын дотрын секс нь хүрэлцэх мэдрэмжинд одоо ороод байгаа учраас хүмүүс хайраа илэрхийлэх, эсвэл ингээ эвлэрэх арга энэ хүний уурыг гаргах нь секс юм а гэж ойлгоод байдаг. Тийм. Тэгэхээр за хайраа мэдрүүлсэн бол дараа нь тэр шийдвэрлээгүй зөрчил маргааныг ярилцаж болно шүү дээ. Тэ? Яг хоёлаа сая яагаад муудалцчих вэ? Тэ? Хинийх нь буруу байсан бэ? Заавал нэг хүний буруу байна гэж хизээж байдгүй зөрчил маргаанд. Тэгвэл одоо энэ асуудал дээр хоёлаа яаж хандах юм? Чи ямар бодолтой байна? Би ийм бодолтой байна гэд нэгээ маш сайн төвчээртэй сонсож сурах нь одоо төрчил маргааны үед асуудлыг шийдэх айгүй амархан арга гэж үздэг. Сонсохгүй улмаас өөрийгөө хамгаалал хамгаалах механизм, эгоны хамгаалах механизм гэдэг бол маш хурдан ажилладаг. Жижигхэн зүйл дээр чи ингээгүй мүү ингэсэн байж тээ гэхэд бид нэр эго босоод ирдэг. Шууд хамгаалал өөрийгөө хамгаалал ингээл өөрийгөө шүүмжлүүлэхгүй тул шүүмжлээд байдаг нь байна гэдгийг тэр хүн рүү ингээд дайралт хийгээд байна гэж ойлгодог бидний эго. Гэтэл энэ эго гэдэг юм чинь байнга ингээ ухамсартайгаар л ажиллаад байдаг процесс юм аа. Тий. Эрчүүд жишээ нь ингээл за дугайчдаг юм дээр ч гэх юм уу те. А гэхдээ нөгөө илэрхийлэхгүй ирнэ нэг юм дотроо юм бодцоод байгаа нь ингээд анзаарагдаад мэдэгддэг ш. Тэрнтэй адилхан эмхтэн бас ингээл дугаар орчдөг те. Хэлэхгүй яасан илэрхийлэхгүй. Гэтэл нөгөө хүнд яг энэ нь ингээд сэтгэл зүйн хүчирхийлэл мэт санагддаг. Үе одоо тийм байгаа аахгүй. Тэрийг ерөөсөө ингээд чи яац юм бэ надтай яриач гэдгээр чи яагаад намайг ингээд зүгээр ойлгохгүй. Би зүгээр дуугаа баймаар байна гэд. Гэтэл нөгөө хүнд яг нэг юм нуугаал, эвгүй санагдаал, дуугаа ураачаал яхаа таа мэдхгүй те. Үл ингээд нэг юм ойлгох байдал үүсгээд байгаа нь сэтгэл зүйн юм хүчирхийлэл үүсгээд байгаа гэдгийг бас ойлгодог юм шиг байна. Тэгэхээр энэ дээр яг нөгөө ингээд илэрхийлэхгүй би зүгээр надад ингээд хэрэлдэн гэж би бодоод зүгээр дугаа очие гэж би ботсон ингээд нэг юм ургуулаа ботсон байдаг. Нөгөө хүн тэнд ингээд амар хэцүү байдалд ингээд ороод те нөгөө тайвширх нь баг хүлээгээд ч юм уу. За болохгүй бол баг секси гэдэг ингээд асуудаг юм уу ч гэдэг юм ингээд нөгөө өнөө бүр ингээд сандив тав гэдэг ингээд сонирн байдалд оруулаад байдаг те. Иймэрхүү манай өчүүдэд аявих байгаа юм санагддаг. Дотроо ингээд нуугаад ингээд хэлэхгүй. Тэгээ дээж дэж жагаад гинт
ингээд үсрэхээр те би тэгж ярих юм бол тэрэн дээр чинь дугаа хийсэн шүү ч гэдэг юм те энэ айгуу тийм нөгөө эвлэрэх дараа нь гоё ингээд хосуудын харилцааг эвлэрэх маргаан биш бүр ингээд нэг хадгалж явж агаад бүр амар том хэрүүл рүү оруулж байгаа юм шиг. Тэгэхээр энэ яг бидний багаас сурсан юм уу бид нар ерөөсөө мэдрэмжээ илэрхийлж сураагүйтай маш холбоотой. Бид нар хүүхдүүдээ ингээ хүүхдийн үеийг харахаар тэд нар маш ингээд өөрийгөө гоё илэрхийлж чаддаг. Би тэгмээргүй байх, би ингэмээргүй, надад энэ муухай санагдаад байна гэдгийг зүгээр л хэлдэг. Бид нарт энэ амар хэцүү байдаг шүү дээ. Нөгөө хүнийг гомдоочих юм болов уу гэж боддог ч юм уу. Эсвэл за би ингэ хэлжүүл яг л хэрүүл болох гээд байна да гэдэг ч юм уу. Тэгтэл эн чин өөрийн чин ингээд тухгүй байдалд оруулаад нөгөө хүний ч гэсэн вангадах буюу одоо нэг үдэл бодлын шууд ингээд өмнөөс нь бодоод нь шүү дээ. Яг тэр хүний өмнөөс та бодоод ингээд таагаад түнэлт гаргаад тэрэндээ итгээд ингээ яваад байгаа юм би. Зүгээр л би юм байна, тийм байна гэд хэлээд бид нэр сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж л харилцаа нээлттэй чөлөөтэй байна. Тэгэхгүй бол нөгөө мэдрэмжээ дараал байх тусам биднээс дараа нь тэр нь маш том далаацтайгаар сөрөг байдлаар гарч ирдэг. Жижигнэр ярилцаад ойлголцох боломж байхгүй бол нэгэндээ захиа бичээд үлдээ л да. Тэгэхээр бид нар ийм харилцааны аргуудыг маш сайн сурах хэрэгтэй. Хамт байгаа хүнээ алдчихгүй гэж айсандаа одоо юу гэдгийг өөрийгөө илэрхийлэхгүй ба. Энэ тэр тусмаа нөгөө олон жил ч юм уу өмнө нь эсвэл ингээд бүтлгүй хайр дурлалын харилцаанд ингээд траума авсан хүн яг нэг өөрийнхөө хүсүүнийг олоод ир ч юм уу ингээд нэг гоё харилцаанд зүв ч юм харилцаар ороод ирэхээр ингээд ямар нэгэн маргаанаас зайшаагээд таштаана би хэрвээ энийг ингээд хэлжүүл энийгээ илэрхийлжүүл би энэ хүнийг алдчих واخ намайг муухайгээ бодчих واخ намайг ааштай ууртайгээ бодчих واخ гэд ингээд тэгсэд яваад. Энэ харилцаа одоо чиний ингээд 90 тойрны хүмүүс ч гэсэн ажиллаад харагдаад байна л да нөгөө магадгүй нэг талын сингл аав сингл ээж ч юм уу сингл аавар олон жил сингл ээжээр олон жил амьдэрсэн. Тэгээд яг нэг гоё харилцаа гараад ирсэн чинь өөрийнхөө илэрхийлэх гэхэлэр би өөрөө ингэчлэн хүнийг алдчих واخ намайг тэгээ бодчих واخ гэд ингээд байдаг. Тэгэхээр энэ өмнөх харилцаанаас ч юм уу өмнөх амьдралаас үүдсэн энэ траума хүний асын харилцаанд юу нь яаж нөлөөлдөг вэ? Энийг юу нь хэрхэн даван туулах хэрэгтэй байдгийг те мэрэгжил өндөр очих хэрэгтэй гэдэг юм уу? Яаж энийг юу нь даван туулах хэрэгтэй вэ гэдэг. Монголд хоногт 13 гэр бүл ингээд салж байна. Буюу 2023 онд 7476 гэр бүл ингээд гэрэлтэй цуслуулсан байна гэсэн ингээд тоо баримт гарч иж байна. Үүнийхээ хэрээр үүний цаана сингл аав сингл ээжүүд маш их байна. Тэгмүүд энэ нөгөө хүмүүстэй ямар одоо сэтгэл зүйн ингээд траума буюу сэтгэл зүйн гэмтэл учруулд юм бэ. Дараа хэдэн жилийн дараа магадгүй ахаад ингээд хостой болоход энэ нь яаж одоо харилцаанд нөлөөлөх вэ гэдэг маш том ингээд бүр нийгмийг хамарсан ийм том асуудал болчиход байгаа байхгүй юу. Тэгэнгүүт түрүүний ярьдгаар төгшөмтгий энэгшил энэ хүнд үссэн байна гэсэн үг. Харилцааг, хосын харилцааг 3 ийм одоо хэсэг хувааж үздэг гэж байгаа. За, аюулгүй энэгшилтэй хүн буюу харилцаанаасаа ямар нэгэн тийм таагүй зүйл мэдэрдэггүй, ойр дотносох байдал үүсгэд тэрэнд ингээд санаа зовдөггүй. За, тэгвэл төгшөмтгий энэгшилтэй хүн маань яасан байна вэ гэхээр өмнө нь тохиолдсон зүйлсээсээ шалтгаалаад энэ хүн намайг хайчих болов уу? Энэ хүн намайг над шиг хайрлаж байгаа болов уу? Хизээ нэгэн цагт бит хоёр ингээд юунаас ч юм болоод салчих вэ дээ гэд зүгээр өөрөөсөө шалтгаалаагүй юм ингээд бодлууд тэр хүнд үүсээд байдаг. Тэгэхээр тэр хүн түгшээдэ штэ. За зайлсхийсэн энэгшил гэдэг маань харилцаа ингээд улам татан болж ирэх тусам тэр хүнд таагүй мэдрэмж төрдөг. Тэр хүнээс хамааралтай болоод байгаа юм шиг. Эсвэл тэр хүн өөрөөс нь тэрхий хамааралтай болоод байгаа юм шиг. Хувийн орон зай ингээд эзлээд өөрөө эрхчлөөгүй болоод байгаа юм шиг санагдаад харилцаанаас зайлсхийж эхэлдэг. Гүнзгийрэх тусам за би ингээд байж чадахгүй байна. Тэгсэрнэ тэр хүн ингээд хайрын мэдрэмж байгаа юм нэ. Өөрийнх нь энэгшлийн одоо асуудлаас болоод нөгөө хүнээсээ цухтдаг. За тэгэхээр өмнө нь ямар нэгэн ийм одоо хосын харилцааны асуудалтай травматай үлдсэн бол мэрэгжлийн хүнд хандах нь маш зөв. Энэ нь дараагийн харилцаанд үнэхээр ухамсаргүйгээр нөлөөлдөг. Хосуудын харилцаанд 3 дахь этгээд 3 дахь тал гэж байдаг шүү дээ. Одоо гэр бүл, найз нөхөд тэгэл 3 дахь этгээдүүдтэй магадгүй өнгөрсөн эксүүд ч юм уу. Энэ хүмүүсийн нөлөөллүүдийн талаар хоёулаа ярилцъя те. Маш их нөлөөлж байгаа юм шиг харагддаг. Бас хүмүүст нөлөөлүүлэхийг хүсдэг юм шиг харагддаг.
Асуудал гаргалаар ээж аваасаа асууя, найз нөхдөсөө асууя. Эсвэл шууд X руугаа бичдэг ч юм уу те. Энэ намайг ингээд энэ яах вэ гэл ингэдэг. За тэгээд манай энэ яг зөв залуу хүмүүсийн дунд л гардаг яриа шүү. Зөвхөн залуу өөрөө ч их сонсч байсан байх. Нөгөө монголчин хүн ам бах та. Тэ. Тэгэхээр нөгөө нэг хүнтэй ингээд уулзвал би таац чи мэдэн шүү дээ. Наа чи нөгөө манай тэрнтэй ингэдэг гэсэн. Эсвэл би баг наатхантай ч уулздаг байсан. Гээл ингээл нэг гадны нөлөөллүүд маш их орж ирдэг те. Энэний талаар энэ зүйлс ер нь хосуудын харилцаанд ер нь яаж нөлөөлдөг? За гэр бүлийн харилцаанд 4 чухал хүчин зүйл байдаг гэж үздэг. За үүний нэг нь болохоор гэр бүлийн хил хязгаар. За хин нэг ингээд хоёр хос маань гэр бүл болсон байлаа гэж бодоход биднийг одоо ингээд бөөрнхий гэр гэл зүгээр төсөөлөө л та уламжлалтай ойлголтоор. Тэгмүүд гэрийг тойрсон нэг юм бүслүүр ингээд байна гэж бод. Энэ нь одоо гэр бүлийн хил хязгаар гэж ойлгоё. За тэгмүүд гэр бүлийн хил хязгааргүй харилцаа ямар байдаг вэ гэхээр хин нэг нь тэр гэрийн бүслүүрээ очиод ингээд хутгаар ингээд одоо түсээд огтлоод заа гаргаад байна гэсэн. Тэнгүүтээ тэр нь одоо өөрийнх нь ээж аав ч юм уу, хадмууд ч юм уу те уудалцсангуутал ингээд уцаар залгадаг. Танаа хөгч ингээд байна, тэгээд байна. Яа тэр хоёр хүний маргааны асуудал тэр хоёр ээж аав нарт ингээд чухал юм бэ? Гэтэл энэ асуудал маань сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй хүний гаргаж байгаа үйлдэлхгүй юу? Дуртайтай хамт ингээд байчаад болохгүй асуудал үүсгээр ээж аав руу залгадаг. Яахан ээж аав нь хурж ирээ тэр хүнийг одоо хүмүүжүүлэх юм уу? Тэнгүүт энэ нь тэр хил хязгаараа хүн өөр ингээд огтлаа төсөөд штт. За дараа нь ах トゥ хамаатан саадандаа хэлдэг. Тэ? Тэгээ муудалцсангуудаа ингээд ээж аав дээр очихгүй бол санаа зовоод нэг ах эгчэндээ очиж хөвтчихдэг. Бүлэн жахаал нөгөө хил хязгаараа ингээд огтлаад байна. За тэр байтугай найс нөхдөд хэлдэг. Буур ингээд доор тэрний асуудалд нь оролцдог хизээ хүүхдтэй болохын шийддэг хүртэл найзууд байна штэ. Тэрийг хин тэгвэл тийм төвшөнд хүргээд байгаа. Тэднэрт хилээд байгаа хүн өөрөө байхгүй юу? Хайл найс нөхдийнхөө одоо цонхон дээр очиод нөгөө хил хязгаараа ингээд огтлоод суугаад байна. За бүр ингээд ажлын газрынхаа үнд хүртэл өөстө өчигдөр яасан юмснэ бүгдийг ярьцдаг хүн байд. Тэгтэл эн чин хил хязгаар гэдэг ойлголт байна. Энийгээ бид нэр өөртөө очиж ингэ төсчээ дараа нь тэр хүмүүс буцаагаад нөгөө нэг оролцохыг хүссэн штэ мэдээж. Тэгэнгүүт тэр нь ингээд бөө олон юм онгорхоо хил хязгаараар тэд нэр ингээд орж ирнэ. Тэгэхээр эн чин танаа гэр бүл бат бөх байхыг үүсгээд штэ. За тэгвэл яг хосуудын хооронд гардаг маргаан зөрчлөлтийн ихэнх дийлэнх хувь юу юунаас болж гардаг вэ? За энэ нь хос болгоны хувьд гэр бүлийн амьдрал болгоны хувьд өөр шалтгаантай байдаг. Хөвчлэн юунаас болдог гэхээр үүрэг хариуцлагын тэнцвэргүй байдал үүснээс болдог гэр бүл дотор. За хин нэг нь санхүүгээ 100% даагаад явж илаа гэж бодоход нөгөөх нь гэр бүлийнхаа одоо бусад үйл ажиллагааг ингээд хариуцдаг, гэр оноо цэвэрдэг хоолундаа даатах одоо хариуцдаг ч юм уу. Ийм асуудал ингээд удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр асуудын хооронд төрчил болдог. Нөгөө нэг санхүүгээ дааж байгаа хүн би л мөнгө олж ирж байгаа юм чи гэдэг байдлаар ингээд одоо гэр бүлийнхаа ажил үүрэгт оролцохгүй ч юм уу те эсвэл нөгөө байн гэрээ ажиллаа хийгээд байгаа хүн би ямар ингээд зарц боол юм уу чи мөнгө олж ирж байгаа аюу гэж бодож байгаа гэдэг ч юм уу ингээд тэнцвэргүй байдал үүснээс болдог. Тэгэхээр аль болох санхүү болон гэр ахуйн ажил те хүүхэд тасрах ажилдаа хосууд маань тэнцүү үүрэг оролцоотой байснаар аж аргалтай гэр бүл болоход илүү одоо нөлөөлдөг. За дээрэс нь нөгөө үндэслэлгүй хардалт бас хосуудын зөрчил маргаан болдог. Энэ нь маш олон зүйлээс болдог. За нэгнийхээ хувийн хооронд халтдаг буюу утас одоо Facebook, мессеж, чат, мэйл зэргийг ингээд зөвшөөрлөхгүй унших, эсвэл энийг уншдаг байхыг нөгөө хүнээс ингээд шаардах ч юм уу те. Эннээс болоод зөрчил маргаан маш их үүсдэг. Зарим хосуудын хувьд эхнэр нөхөрт ямар нуугаад байх юм байдгийг байх ёсгүй штэ гэж үздэг. Тэгтэл энэ нь үгүй юм аа. Ямар ч хосуудад хувийн орон зайны хувьд хил хязгаар гэсэн нэг зүйл байдаг. Энэ нь одоо бүр хуульчилсан байгаа штэ. Хүний хувийн орон зай гэдэгт одоо тэр бүх хувийн харилцаа, утас, мессеж, чат, мэйл зэргийн хэрэгслүүд нь одоо хэрэгслээр харилцаж байгаа зүйлсүүд нь багтдаг. Хэрвээ энийг нь одоо сүүлийн үед бүр хүнтэй бичсэн чатыг бид нар ямар ч хамаагүй одоо ажлын шугамар ч юм уу SS хийгээд скриншот хийгээд бусдад дамжуулах нь хүртэл хуулиар ингээд одоо хоригдсан зөрчлийн одоо хэрэгт ингээд багтдаг болоод байгаа. Хувийн орон зай хүндлэхгүй байхаар хяналт болж хуурдаг. Энэ хил хязгаарыг бид нар даваал эхлэх юм бол
үзүүлэхийг шаардах, утасныхаа пассвортыг өг тий ингэдэг байх нь хяналт болоод хувирж байна. Тэгвэл хэл хязгаар хяналт гэдэг чинь хоёр огт өөр зүйл. Хяналт болоод ирэхээр нөгөө хүнд дарамттай санагдана. Хянаад байгаа юм шиг санагдана тий. Дарга нь юм уу? Юу юм бэ? Яагаад би ингэ тэр хүнд хинэр нөхөрч гисэн би ингээ хувийнхаа ямиг үзүүлэх ёстой юм бэ? Тэгэхээр энээс болоод маш их маргаан үүсэж байна. За 3 дугаарт сүүлийн үед яг ингээд миний одоо зөвлөгөө өгж байгаа хосуудын дунд тайчих клуб буюу стрип клубын асуудал маш ихээр орж ирж байна. Нөхрүүд ингээд найзуудтайгаа ч юм уу эсвэл ганцаараа ч юм уу ингээд тайчих клуб орсон байна. Тэгээд тэрэнд нь миний уур хүрээд яхаа мэдгүй байна, гомдоод байна гэдэг ч юм уу ингээд эхнэрүүд орж ирдэг. За зарим нь үнэхээр тэр тайчих клубт ороод зүгээр ингээд одоо нүдэ баясгаа те ингээд тийм одоо соёл талаас нь, урлаг талаас нь харах биш. Хувийн харилцаа үүсгэж явцсан. Тайчих одоо тэр тайчигч охтуудтай холбоо тогтооцсон, уулздаг, мессеж бичдэг ч юм уу. Ийм байна. Энийг би барьчлаа гэсэн ийм хүмүүс ингээд маш их орж ирж байна. Тэгвэл энэ дээр бид нар яаж хандах ёстой вэ гэдгээ бас ингээд нэг талдаа шийдээд өгчвөл энэ айгу одоо орчин үеийн одоо шинэ асуудал болж хуурайд байгаа байхгүй юу? Бидний Улаанбаатар ч одоо симметри болоод илүү ингээ байхгүй ч юм байхгүй орж нинтийн талхад стрип клуб гэдэг хайг үнэхээр холширсан байна. Тэгэл би яг бодож байгаа нэрээ энэ клубуд хэсэг тусам хосын харилцааны энэ зөрчил маргаанууд ихсэн юм биш үү? Энд тэгвэл эмэгтэйчүүд яаж хандах вэ? За тэгээ би өөрийнхөө пэйжээр ингээ санал асуулга явуулахгүй юу? Нөхрөөд стрип клуб ороход эхнэр яаж хандах ёстой болоо гэд та нар хариулаад өгөрөөгээд за нэгдүгээрх нь хүлээн зөвшөөрнө. За хоёр дахь нь огт орох ёсгүй гэсэн. За тэгэнгүүт 70% нь хүлээн зөвшөөрнө гэсэн маань нэмэгтэйчүүд 30% нь огт орох ёсгүй гэж үзсэн байна. За тэгэнгүүт эн чинь бас одоо соёлын хувьд бодоод үзвэл энэ нь яг Монгол соёл хэлбрээрээ хөгжиж хараахан чадаагүй байгаа учраас асуудал дагуулад байна. Тэ? Хэрвээ өөр улс орнд байх юм бол энэ нь зүгээр соёл тий ялангуяа одоо ингээд эрэгтэй хүний нөгөө нэг одоо тархины одоо ялгаанаас бодоод үзэл эрэгтэй хүн илүү ингээд нөгөө нэг олон эмэгтэйг эзэмшихийг хүсдэг ч юм уу тий бид нар моногам буюу ийм одоо нэг эрэгтэй нэг эмэгтэй ингээд хамтаа амьдран гэр бүл болно гэсэн ойлголт үүсээд нийгэмд удаагүй байгаа хгүй юу хүн төрлөختөн дунд тэгэнгүүт эрэгтэй хүний хүсэл нь юу юм бэ гэхээр байглаасаа гой сайхныг харах. Олон эмэгтэй ингээд таашаах юм хүсэлтэй. Гэхдээ бид нар гэрлэлт гэдэг системээр энийг зохицуулсан. Эхнэртэй өмнөж байх гэдэг үүрэг амлалт өгсөн. Тайчих клубд орсноороо энэ үүрэг амлалтаа зөрчөөд байгаа хэрэг өгнө биш юм аа. Харах гой сайхныг ингээд мэдрээд байгаа. Харин хувийн харилцаа үүсгээд байна гэдэг нь энэ нөгөө нэг хэл хязгаараа эвдээд өөр асуудал болчиход байна гэсэн. Цаашдаа энэ асуудал ер нь хэдэн жилийн дараа гэхэд зүгээр л хосууд баг ороод гардаг. Одоо хосууд юу гэдэг нь хоол идэ гарыг гэдэг шиг стрип клуб руу бас баг ингээд хоёулаа нэг хальт ороод гарыг гэдэг тийм соёл хүртлэх хөгжиж магадгүй шүү дээ. Тэ энэ чинь цаг хугацааны ихээр тэгэхээр одоохондоо л ерөөсөө маш том асуудал ч юм уу гомдлын сэдв болоод байгаа юм шиг санагдаж байна. Тэгэд бас зарим нэгэн зүйлд нөх хөгжих цаг хугацаа хэрэгтэй л ах л та. Бас энтэй адилхан нэг сошиал медиа гэдэг юм биш үү? Тэ хүн болго инстаграмтаа. Тэгэл нөгөө одоо тэр тусмаа Instagram, Facebook. За Instagram бол бүр нөгөө гоё тансаг сайхан гоё амьдралын ерөөсөө л тэгээ жишг болгоныг ингэж нөгөө хуурамчаар чамаагүй фильтртэй чамаагүй постлдаг. Тэр нь буцаад нөгөө хүндээ маркетинг хэлбэрийн мөнгө олж ирдэг. Гэтэл энийг яг нөгөө бодит амьдрал мөн үү биш үү гэдгийг бас хүмүүс мэдэхгүй те. Тэгэл нөгөө чи Instagram-аар энийг дагаад юм уу? Энэ гоё хүүхнийг дагаад юм уу? Тэгдэм үү, ингэдэм үү? Чи энэ залууг дагаад юм уу гэл ингээл нөгөө хэрүүл үсэл нөгөө нөхрийнхөө утсыг ч юм уу эхнэрийнхээ утсыг аваад нөгөө фоллоу хийдэг хүмүүсийн болиулаад ингээл те ингээд ирдэг тийм. Сошиал медиа бас ер нь усууд ярилцсан сүүлийн үед яаж нөлөөлж байгаа. За одоо нөгөө стори хамт байсан сторигоо оруулдгоо гэдэг л ингээл хэрүүл маргаа маш их байдаг. Надаас ичдэм үү? Яа тий ерөөсөө ганц би юм шиг харагдахыг хүсдэм үү? Ерөөс надтай ингээ стори хийдгүү. Тэнгүүд ингээд нөө хүний стори хийхт ингээ ууралдаг. Бараг ингээд эсвэл хүчээр ингээд намайг оруул гэдэг ч юм уу тий. Энд чинь дахиад нөгөө хувийн орондоо сошиал хөтлөх тэр сошиал дээр юу бичих вэ гэдэг чинь хувийн орондоо шүү. Тэгвэл энд нь дахиад нөгөө хос нь халдаад байна гэдэг чинь эрүүл бус харилцаа байна гэсэн үг. Тий. Тэртээ тэргүй ингээд хамтдаа амьдраад нэгэндээ цаг хугацаа зарцуулаад хайрлаад ингээд таламжлаад байж байгаа үе заавал тэр
одоо нэг сошиалд хамтаа стори оруулах нь үгүй юу гэдг нь тэр хүний эрхийн асуудал байхгүй юу. Энд нь уурлаа эсвэл одоо хамт стори хийхгүй байх нь намайг хуураад байна тий өөр залуутай энэ чатлах гад байна гэж боддог ч юм уу тэр хүний бодлынх нь одоо алдаалаа байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм бодолтой одоо хүмүүс байвал бас өөртөө нэг анхаараасай би хүний хувийн орондоо талтаад байгаа юм биш үсттэй. Би энэ хостой итгэхгүй байгаа нь миний асуудал юм биш дээ гэдгээ хумсрлаасаа гэж бодож байна. Тийм. Одоо жишээ нөгөө сошиал жишээ чинь зүгээр л олон нийтийн зүгээр хэрэгсэл те. Одоо сүүлдээ баг Facebook чинь зүгээр оюутнуудын хооронд танилцах боломж үүсгэсэн л платформ байж байгаад үдий зэрэгтэй ингээд маш дэлхийд даяар ингээд хамарсан. Одоо бүр сүүлдээ донтолт болж байна. Энийг Facebook гэдэг сошиал ертөнцийн компани өөрсдөө анзаараад энэ бол аюултай юм болж байгаа юм байна. Одоо нэг болио гэд Мета буюу илүү хүмүүст бараа бизнесээ сурталчлах боломжийг нөгдөг те баг тоос сургаж хайхад ертөнцийн бүх тоос сургаж гарч ирдэг те тийм алгоритм руу шилжчихэд байхад бидний стил платформыг өнөөдөр одоо юу гэдгийг бодит амьдрал гэж хараад байна шүү дээ те би яг амар гоё хувцастай зураг энд стори хийж ч юм уу постлж иж манай ажлынх нь намайг илүү хүндэлнэ гэдэг ч юм уу те тэгэхээр нөгөө харилцаж байгаа хамтрагч байгаа эхнэрээ нөхнөрөө заавал би энд постлж иж хүлээн зөвшөөрөгдөн гэж ингээ хараад гэтэл нөгөө талаасаа эн чинь бас хэрүүл маргааны бас нэг юм бас том платформ болчиход байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй тий. Өө наа чин чи энэ юм уу ийм юм уу эсвэл хүүе тэрийг хараач бүдүүн тарган байна эхнэрийг хараач царай муутай нөхрийг хараач бүдүүн байж гэдэг юм уу тий. Буцаагаад ингээ айгуу том ийм бүр сөрөг ийм одоо ертөнц үүсчихэд байгаа. Тэгэхээр тэрнээс хамгаалахын тулд зарим нэг хүмүүс бол бүр гэр бүлийнхаа мэдээллийг огт тавьдгүй. Гэтэл нөгөөх нь чи намайг тавьсангүй гэдэг ингээ уралддаг тий. Хоёр хүний нэг үзэл бодлын зүрх бас ингээ гардаг байх гэж би бодлоо. Нөгөө хүнийхээ ялгаатай байдлыг тэр хүний онцлогийг хүлээн зөвшөөрч хамтдаа байх нь хосуудын хувьд маш ингээд чухал зүйл. Өөршөө байх гэдэг шүү дээ тэр хүн. Тэр хүн өөрөө одоо эхнэр нөхрөө постлох туртаал өөрөө л постлчих л доо. Тэгвэл нөгөө хүндээ тэрийгэ тулган шаардаад чи постлохгүй байна гэдэг нь чинь айгүй муухай ингээд бүдүүлэг одоо хүний эрхийн мэдрэмжгүй дээрээс нь ингээд тэр хүнд ямар нэгэн зүйлийг өөрөөрөө байхыг тулгаад байна гэдэг чинь тэр хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шинжтэй. Пайгаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг чинь хайрын хамгийн том илэрхийлэл гэж ер нь боддог. Тэгэхээр нэгэн цагт ингээл хайрлаж доролцоод хөтөлцөөл гүйжсэн хүмүүс нэг өдөр бие биенийгаа бүр харахаас дургуур үзэн яддаг те. Энэ хооронд яг юу болд юм болоо? Хайрлаад бид нар хамт амьдрсан ч гэсэн нийл мэдхэд бид нар ингээл харахаас дургуурээл те хамт байхаас ингээл дургуурээд байна гэдэг маань хосын харилцааны одоо хөгжлийн явцад тулгардаг одоо үндсэн хоёр эзэгтэй одоо үеийг бид нар мэддэг байх хэвээр. Хамт амьдраад 3-аас 7 жилийн хугацаанд хамгийн багадаа ингээд дор хаяж 1 жилийн хугацаанд бид нар ийм эхний эзэгтэй үе тохиолддог. За энд яагаад гэхээр яагаад тохиолж байгаа гэхээр хувь одоо бид хоёр хүн маань хоёр өөр хүн юм а гэдгийг ойлгож эхэлдэг. Анхандаа ингээд нийтлэг зүйлээрээ татагдаал те айгуу гой санагдчихсэн чинь хамт байгаад ирсэн чинь өөр хүмүүс юм биш дээ. Тэ? Өөр байдлаар унтдаг юм байна. Өөр байдлаар хоолоо иддэг юм байна. Усанд орохдоо ингэдэг юм байна гэл бүх юм нь өөр болоод ирэнгүүт энэ миний хүсэж исэн хүн юм биш үү? Хүн өөртөө төстэй хүнийг л байнга хайж идэг. Ер нь бол найз нөхрөлөө харилцаан дээр шүү дээ. Төстэй байвал айгуу их баярлдаг. Энэ надтай нийлэх юм байна. Vibe нийлэх юм байна гэж боддог. Тэгмүүд нөгөө сонгосон хүн маань өөрөөс нь өөр байна гэдгийг мэдрээд ирэнгүүт энэ ихний эзэгтэй үе хямрал тохиолдож байгаа нь. За тэгээд дээрэс нь хамт байхад альва зүйл дээр юмсыг одоо өөр талаас өөр өнцгөөс хардаг байна гэдгийг мэдэрнэ. Тэнгүүд нөгөө дурлалын хугацаанд нэгэндээ таалагдахын тулд бүхний хийжсэн чинь хамт байгаад ирсэн чинь эдгээр нь бүгдийг өөрөөс хардаг. Яа тэгэхээр өөр орчинд өссөн өөр хүмүүс, эсрэг хүүсний хүмүүс, тархин нөгөө өөрөөр ажилтдаг хүмүүс чинь энэ ялгаагаа хараад ирэхээр би буруу хүнээ сонгочжээ гэдэг бодол шууд толгоонд орчдөг. Тэгтэл өөр хүнийг сонгосон байсан ч гэсэн энэ нь хамтын амьдралын 3-7 жилд гарч л ирнэ. Тэрнийг хэвийн одоо хямрал юмаа гэж үздэг. За дараагийн 2 дахь хямрал нь 17-оос 25 дахь одоо хамтын амьдралын жилдээр тохиолдог. Жохон удаан үргэлжилдэг, жохон гүнзгий түвшинд явагддаг. За энэ хугацаанд үр хүүхдүүд нь томроо, тусдаа гарах нь гараа тий. Хоёр хос маань хоорондынхаа харилцааг ахин ингээд харж эхэлдэг нөө үр хүүхдийнхаа төлөө, амьдралынхаа төлөө ингээд одоо
завгүй амьдарсараагаад гинт үр хөвгүүд нь хүртэл ингээд тутаа гараад явахаар хоосон өрний синдром гэдэг юм үүсдэг. Одоо би юуны төлөө амьдрах вүлээ? Хажууд байгаа хүн чинь нэрээ ийм хүн байдаг билүү? Одоо би тэрээр яаж харилцах ёстой болоо гэдэг ийм харилцаагаар нэг хаардаг. Тэнгүүд эмэгтэй хүмүүс хөгшрөлтөндөө илүү ингээд санаа зовж эхэлдэг. Эрэгтэй хүмүүс насжилттай холбоотойгоор бэлгийн харилцааны одоо чадвар буурсантай холбоотой сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Ингээд хүний амьдралд ийм хямрал тохиолддог юм аа. Гів гэмт ингээд огт хайргүй болцсон бол биш ээ. Нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. Ингээд нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж бид нартай маш гоё чөлөөтэй ярилцсан танд маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэгтээ хамтардаг Элит гэх цэцгийн дэлгүүр байдаг. Тэнд танд маш гоё цэцгийн маглаг баглаж явуулжээ. Баярлалаа. Ясан гоё нөө эмэгтэй хүн цэцгэн дургүй эмэгтэй хөөжрөөсөө байдгүй. Одоо сүүлийн эрэгтэй хүн хүртэл маш их дуртай. Маш их баярлалаа. Гоё цэцэг байна. Харилцаа бол урлаг юм. Үүнд хүлээцтэй байдал, хүндлэл, хайр хамгийн чухал байдаг. За манай энэ удаагийн дугаараар гарч ирсэн санаанууд танд болон таны амьдралд гэр бүлд чинь хэрэг болсон байхаа гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.